байвал яг ондууд маань бүгдээ илгэцлээд тий. Эхлээд бол мөсөө гэж ярьжсэн чи яг 950 мөсөө байгаа юм байна гэдэг тоогоор нь гаргаж ирсэн байна. За 90 цэвэр өв буюу 90 цэвэр шудраг одоо тэр өв үлднэ монголоор амьдрах юм бол 99 арга гэдэг. За ингээд энэ ойлголт маань өөрөө Тэнгэрийн аялгаа буюу тэр тухайн орон зай дээр яаж үлдэгдэх вэ гэдгийг таньсан. За 10 түгээмлийг бол айл буюу тэр улс орон даяараа засаж тогтоох систем болгоод энэ систем дотроо гал шангас отгууд тий бүгдээрээ энийг хэрэгжүүлээд ингээд гарцаагүй дээд үнэн буюу тэнд байж байгаа бүх нэгжүүд бүгдээрээ тэр оюун санааны хувьд өссөн дэвшил хийх тэр одоо онолыг олсон байна. За хүчрэг 550 шилтгаан буюу бидний тэнгэр газрыг холбосон буюу аливаа амьдралд маань одоо энэ орчлон хорвоогоос 550 ийм шалтгаан ирдэг. Тэр шалтгааныг одоо тий давж гарахын тулд одоо өр хүүхэдтэй зааж өгөх өртөө хүний 9 хүсэл буюу Квен 9 зөв байгаа энэ өөрөө 9 хүсэл буюу бид нар өөрсдөө энийг хэрэгжүүлээд өр хүүхэдтэй бас зааж өгөх 9 хүслийн одоо өртөө хүний 9 хүслийг ойлгосон. За тэгээд энэ үлэмж төгөлдөр буюу оюун санааны хувьд бусдыгаа удирдан манлайлахад зориулсан 35 эрдэм бас нээгдсэн байна. За нейро засгийн дээд үнэн буюу энэ маань өөрөө цаашгаа яваад хаан эрдэн тий одоо энэ хаан буюу удирдан манлайлагч хүний ур чадвар хаан эрдний шинжүүд одоо гарч ирсэн. За ингээд энэ удирдан манлайлагч шинж маань өөрөө бүх ард иргэдэд энэ эргүүн шүү. Энэ дээр буруу ичсэн байлээ. Харцын үрс эргүүн нарт өгөх гэсэн байлээ. Энэ номон дээрээ тийм байгаа шүү. Энэ дээр буруу ичсэн байлээ. За тэгэхээр эргүүн нарт өгөх хуулийг нээсэн буюу энэ одоо яг энэ амин чанар шилжинэ гэдэг маань өөрөө тухайн хүнээс өөрөөс нь хамаарж байдаг юм аа. Тэгээ систем өөрөө тэрэн дээр амин чанарыг шилжүүлэх тийм зөв одоо зохион байгуулалттай нейрот засагтай систем явах юм бол тэн дээр хэнийг ч ялахгүйгээр энэ Тэнгэрийн гэрдийн дээдийн хууль нь өөрөө байдсан байна гэдгийг бас таньсан байна. За тэгээд энэ нь болохоор Алтай ханга харж одоотын нуруу буюу тэр одоо Монгол орныг бүгднгийн бүрхээд за тэгээд агуу их 5 нэгдэхгүй дүүрэн буюу нөгөө 5 нусгаар тогтнол маань өөрөө цаашаага юм маш одоо олон чиглэлээр одоо 90 цэвэр өв болж хуваагдаад тэгээд амин чанар үлэмж сав шим болохыг нээвэ буюу энэ Монгол газар орон дээр байж байгаа бүх одоо тэр зүйл маань өөрөө үрдийн амин чанарын одоо тийм сав шимийн орон болохыг одоо энэ Монголын аялгаа нээсэн гэж. За юу яа солонгоо уншия. За 5 зүйл гээд ингээд 5 зүйл сав шим юу бэ гэвээс нутг нь уул ой хээр цав гашуун тав. Тусгаар нь удам сэрхүү аху үйл айл тав. Алтна ураг сүлжээ оосор олон бүс тав. Эргүн хаан илч дэмж тулхай тав. Унд нь ус ашаа шүүс сүү эсүүгээ тав. Тэнгэр нь ухаан эрдэн арга бэлгүүн цэвэр тав. ертөнц нь дээдэс огторгүй газар бүх хар тав. Сэрхүүн учир шалтгаан хүсэл мөсөв бэлгүүн тав. Уянган үлгэр ерөөл дуу хөөмийн хөгжин тав. Цөвүүн нь үдэх гээх төөрөлөх мартах цөлөх тав. За энэ дээр юу яаж те 5 зүйлээр нэг 90 цэвэр өвөө 5-5-аар нь одоо бичсэн байна тийм үү. За Монгол нутаг бол уултай, говьтай, тал хэртэй одоо цав гашуунтай. За энэ бол ингээ газрын амин чанаруудыг 5 байдлаар хэлсэн байна. За тусгаар нь нөгөө 5 тусгаар тогтнол байгаа даа шүү дээ тий. За удам гэдэг маань цусных, за сэрхий тархины, за тархины. За ахуй нь бол ах байх тийм үү. За үүл нь за айл нь нэг нь болохоор юу гэдэг лээ уг нь бол 5 тусгаар тогтнол чинь 5 лам хэлдэ. За цусных ихнийх нь байна. За хоёр дахь нь тархих. За аху. За за. 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 За.
Үүлнэ их засаг болохгүй. Үйл нь хэл хязгаар байхгүй юу? Орон зайн тусгаар тогтнол гэдэг. Үгүй орон зай нь айл болох гэдэг тий. Ийм нэгдэлтэй орон зай. Үйл нь болохоор их засаг болох гэдэг. Тий. Тэгэхээр нэг нь болохоор айл буюу орон зай болох гэдэг шүү дээ. Тийм бааз. Ийм нэгдэлтэй орон зай. Үйл нь болохоор систем болоод их засгийн тусгаар тогтнол болох гэдэг. За яг хэдүүлээ одоо энийг нэг яг тааруулна. За алтан ураг. За ураг гэхээр ойлгомжтой тий. Алтан ураг. Алтан ураг. За алтан ургийг юу гэж ойлгож байна? Солонгоо юу гэж ойлгож байна? Байгалагч алтан ургийг юу гэж ойлгож байна? 9 талаасаа. Ураг сүлжээ оосоор олон бүс гэж байна. Алтангууд нь. Алтан ураг гэдэг байгаа байхгүй юу энэ дэр? Алтан ураг. Алтан ургийнх ингээд яриад байдаг шүү дээ. Тий, За тэгэхээр энэ дээр хараа ингэж байгаа. Алтан ураг гэхээр нөгөө нэг долоон дээд засгийн зүнг хэлээд байгаа байхгүй юу? Биднэрт. Ураг гэдгээр хэлж өгч байгаа. Яа тэр бид нар хэлээд байгаа шүү дээ. Шингэн сааныхаа долоон дээд засгийн зүнг нэгдэн суралцчих юм бол алтан ураг тооцогдтой шүү гэдэг байгаа шүү дээ бид нарыг. Тэгэхээр ураг гэдэг ойлголтын арталд бид нар яг нөхөр яг Чингис хаан өөрөө долоон одоо алтан урагтай байсан байгаа. Гэхдээ бидэнд юу хэлж мессежийг өгж ийн гэхээр та нар энэ долоон дээд засгийнхаа зүнд суралцвал алтан ураг тооцогдсон шүү гэдгийг хэлж байгаа байхгүй юу? За алтан сүлжээ бол нөгөө байгальтайгаа харьцах харилцаа тий. Оосор болохоор нийгэмтэйгээ харилцах харилцаа. За олом гэдэг маань өөрөө уламжлал бүс гэхээр нөгөө бүслүүлээд буюу нөгөө гэр бүл дотроо хийж байгаа харилцаа хэлээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ялгаанууд нь тийм. За эргүүн хаан ил илч дэмч болохоо бид нар мэдэн штэ бүгдийг. За унд нь болохоор юу гэж байна? Ус, аршаан, шүүс гэж байна. Шүүс гэж юу вэ? Тий, шүүс. Шүүс гэхээр шүүс эдэг гэхээр ерөнхийдөө бид нар нөгөө махан хоол буюу улаан эдэг хэлж байгаа. Улаан эдэг. За сүү гэхээр цагаан эдэг хэлж байна тий. Өсвөгөө гэхээр эсгэнг төрлийн бүтээгдэхүүн. Тараг, айраг, хоормог, цагаа. Цагаа гэдэг байгаа шүү дээ. Нөгөө таргийг бүлэхээр гарч байгаа тий. Одоо зарим газар бол тарагны айраг гэж нэрлэдэг байгаа. Тэр бүгд эсгэнг төрлийнх. Тэр энэ өөрөө бүгдээрээ унд ахна шүү дээ бидэрт. За тэнгэр нь ухаан гин. За энэ дээр юу орж ирэх вэ? Ухаан. Ухаан. За ухаанаа урдаа тавьдаг. За ухаан. Байлагч ухаан хэлээрэй. Хэдэн ухаан яриад байна? Тоогоо тавиарай. 8 ухаан. За. За 9 ухаан. За 8 оюун 9 ухаан. За өшөө эрдэм. 35 эрдэм. За арга. 99 арга. За бэлгүн. За бэлгүүн дээр их олон юм яригдана. За хэлье. 108 хэмчүүлсэн. За өшөө. Бэлгүүн дээр өшөө юу орох вэ? 12. Бэлгүүн. 99 тэнгэр юм бол. За бэлгүүн өшөө юу орох вэ? За 99 тэнгэр орж болно. Бэлгүүн. За цэвэр нь юу н орох юм? 90 цэвэр үү. За тэгэхээр тэнгэр гэдэг ойлголтмоор өөрөөр талбар дээр хийгдэж байгаа үйлдэлүүд байгаа байхгүй юу? Үйлдэлүүд буюу тийм. За тэгэхээр ертөнц. За дээдс гин. За энэ ямар утгатай вэ? ертөнцтэй дээдс гэдэг дээр. Яг зөв. 7 дээд эцгийн ертөнц. За окторгуу газар. За окторгуу газар чинь болохоор за тий. За бөөг нь орохгүй бүх гэж байна. Бүх ертөнц гэж байна. Хөх ертөнц. За харна. Хар ертөнц буюу устдахгүй ертөнц. Тэгэхээр энэ дэр биднийг ингэ шалгаж байгаа байхгүй юу гэдэг. Бэлэн бодоо өгөхгүй. Шууд ингэ цаанаа яах нь та нар энийг түгжээг олоорой гэдгээд хэлчихсэн байгаа байхгүй. Бүх гэдэг нь засах юм уу? Тий. Хөх ертөнц чи өөрөө засах шүү дээ. Тэгэхээр бүх ертөнц хоёулаа орж ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ дэр бүхийг тавьсан байхгүй. Яагаад тэгэхээр дээдс гэдэг дээр чи угаасаа ертөнц дахиад ороод ирчихэж байгаа байхгүй. Яг л бид тархиараа тооцоолж байгаа шүү дээ.
За сэрхүү. Сэрхүү. За юмны учрыг олох нь тийм үү? Шалтгаан. Аха. Шалтгааны нь олох нь. Цаашдээ. Аха. Энэ болохоор учрыг олоод шалтгаан гэдэг чинь болохоор 550 шалтгааныг хэлээд байгаа энэ дээр. За хүсэл гэдэг дээр. Шийдлэх үү? Зорилго гэх юм уу? Аха. Энэ дээр нөгөө 9 хүсэлж орж ирнэ. 9 хүсэл гэхээр ямар хүслийг хэлэх вэ? Ааха, нэг талдаа өртөө үний 9 хүсэл орно. Нөгөө талдаа эн чинь зэрэг явна. Квен 900. Зөв. Тэгэхээр бид нар хүсэл гэж хэлэх юм бол ардаа дандаа тэгж ойлгоно. За нөгөөх нь болохоор яг ингээд өртөө үний 9 хүсэл гингүүд галбирмаас мод шиг мөрөөр засах, ээж 6 үе зул болдог багш гэд ингээд бодно. Гэсэн хэрнээ нөгөө хувь хүн дээрээ аваад үсэх юм бол квен 900-гээр тайлбарлагдана. Эр гэд дөрөө гэд ингээ явна. Тэр бид нар яах нь вэ? Яг энийхээ арталт яг юу байгаа вэ гэж дандаа бодно. За мөлсөө ойлгомжтой тийм үү? 950 мөлсөө. За нөгөө бэлгүүн гэдэг чинь дахиад гараад ирж байгаа байхгүй юу? Тэр бэлгүүн гэдэг чинь угаасаа оюун санаа хэлээд байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр 108 хэмчүүлсэн 99 арга 90 цэвэр өв гэд ингээд бэлгүүн гэдэг дээр тэрийг зооно. Тэгэхээр тухайн үгийн утга нь өөрөө хаана ямар утгыг агуулж байгаас хамаарат байгаа байхгүй юу? Тий. За уянга. За үлгэр. Ерөөл дуу хөмий хөгжим тав гэж. Тэгэхээр эн чинь өөрөө энерги яваад байгаа байхгүй юу? Энерги. Тэгээ бид нарыг юу сураараа гэж хэлээд байна. Тэгэхээр өөр хүүхдээ бид нар эндээс чинь үлгэр зааж өгнө, ерөөл зааж өгнө, дуу одоо уртын дуугаа зааж өгнө, хөмийгөө зааж өгнө, хөгжмөө зааж өгөх гэдэг байгаа байхгүй юу? Саяхан нэг хүн ингээд битсэн байлээ. Та нар ингээд ганцхан морин өөр гэдэг хөгжмөр л бүх юмыг төсөөлөд ах юм. Монгол хөгжимч маш олон шүү дээ гэд ингээд битсэн байлээ. Одоо нөгөө юм товшуур хөгжим, цуур хөгжим гэд ингээд ястан үндснээ икэл хуур гинөө. Икэл хуур гэд ингээд бүр эртний хуурыг тэгж нэрлэдэг байсан юм байна. Гих мэтлэнгээр зөндөө хөгжмөд байгаа шүү дээ. Тэгээ тэрийгээ яахгүй зөвхөн морин уураар төсөөлөд байна гэд нэг хүн битсэн байлээ. Тэр бид нар бас бодох хэрэгтэй байхгүй. За цөөн нь болохоор үдэх, гээх, төөрүүлэх, мартах, цөлөх тав гэж. За энэ нь болохоор бид нар мартсан гэсэн үг байхгүй юу? За явъя цаашаа. Сайн уншия. Харам өхүүлэх, томлох, бороотлох, хорлох, хардах тав. Харьцах нь үг дохио харц өрөө хариу тав. Үнс нь урмал, тагмал, шүүс, яс, цагаат тав. Оршоо нүүлэхгүй, эвдэрхгүй, засахгүй, тусахгүй, үдэхгүй тав. 5 цагийг тансгийн задын орон хөх Монгол ирүүний ертөнц тэнгэрийн нэр засгийн их Монгол ус Монгол аялгүй мөнх оршихгүй хороота андын дэмэр илэрхгүй хүмүүнтэй Монгол ус ирэхээр нүдлэхгүй айлыг эргүүний амин чанараар засахгүй эргэстийг алангой мөсөөр тусахгүй буцхыг амгаа мөсөөр үдэхгүй урагчийг хар ертөнцөөр тусдахгүй. Эргүүнийг төрөөр батрах Монгол аялгаа манай гол илүүдийн бэлгээр мандах нар нэрвих Аадар тэнгэрт малчин төмөжин Чингис хаан тодруулаа. За энэ хүртэл яваад эхлээд яагаад хэдүүлээ тайлбарлах. За энэ чи яла энэ урталтай болоо. За Харин хөлөх тамлах дороод хорлох гэдэг. Хар ертөнцийг одоо таньж мэдээд тэрийг бол одоо засах тийм тамлах дороод хорлох хардах хүртэл ордог юм шүү. тий хардах гэдэг чинь хар байгаа гэдэг. Хартаа хүн гэдэг чинь дотор харыг агуулаад байна чи. Хартай ихэр харал байгаа байхгүй юу? Гоё хэлсэн байгаа ч. За Харьцах нь үг дохио харц өрөө хариу тав. Үгээр харьцаж байна. Дохио замаар харьцаж байна. Харц байна. Одоо харцаар бас одоо чинь хүүхдүүдтэй ч гэсэн бас хүний хажууд бол загнахгүй нэг тий дохиогоор. За өрөө. За
ингээд тэгэж гэдэг юм. Өөрөөр бол олон нийтэд одоо өрөөх дээр өрөө гэж. Уриалж байгаа тий. За хариу. За хариугаар бол одоо тодорхой хэмжээний бол ухаал хайрладаг. Хариу өгөхгүй бол одоо ойлгоод Тий. Харьцаж байгаагийнх нь эргүүлээ хэлж байгаа дохион тий. Тийм учраас. За хүнс нь урмал тармил шүү. Яс цагаа тав. За урмал бол одоо нэг 2-3 мянган юм одоо урмал байдаг. Тэдний энэ урмал гэж ярьдаг тийм ээ. За тармил гэхээр одоо энэ бода юу гэж одоо өөрсдөө тарьж ургуулдаг. За шүүс гэхээр одоо нөө одоо стажинг намах. Шүүс одоо аль алинд нь л орчих гэсэн үг л дээ. Тий. Онд хүнс. За яс бол Хүнсэндээ өөрөө хүнсэндээ орж байна. Одоо ясны одоо янз бүрийн шүлмөл гэлээ тий. Гурил хийж болж. За цагаат дээ. Тэгээ бидний хоолыг хүртэл заагаад өгсөн байхгүй. Та нарын хоол чинь энэ шүү. Тэгээ бид нар чи одоо энэ дэр чинь тэхгүй ганцхан ногоо идэх гэдэг шүү. Нөгөө өвс идэж ус уугч тэгээд өөрөөсөө дээш үнгүүд идэг. Янз бүрийн кофе. Тий. Тэгээ тэн дээр ингэж бичиг байгаа байхгүй юу? Кофе мафи уугч чигүй шүү дээ. Та нар энийг л хэрэглээрэй гэдэг. За, оршихуун. Нүүдэлгүй, илэрхүү, засгаа, тусгай гэдэггүй. Кофе ургал орохгүй гэсэн. Монгол урдуу болохоор орохгүй. Ер нь бол яхаа юм. Бид нар одоо тэрийг нэг шууд энэ дээр янгуудаа өнөөдөр одоо кофега болимали гэж тэгж хэлэх нь өөрөө утгагүй. Ер нь бол яваандаа бид нар тэр кофе уусан уугаагүй оюун санаагаа тийм байдалд аваачиж чаддаг болох нь л чухал байна. Ямар нэгэн байдлаар энэ бие организмд зөв юмыг нь хэрэглээд оюун санаагаа одоо тий чадлынхаа энэ оюун сан чинь тодорхой хэмжээний юм даацтай хүчин чадалтай байгаа шүү дээ. Тэрэнд л ингэж байлгаж одоо бид нар өөртөө авч явах нь л чухал байгаа байхгүй. Гэтэ кофе юм хүнийг бас нэг донтуулдаг юм байгаад байгаа шүү. Тийш кокаин гэдэг тэр нөгөө юутай ч тий. Тэгээд Кокаин биш кофеин гэдэг байдстай байхгүй. Тэр нь болохоор нэг ингэж үнэрийг ингээ авахаар уух сэтлийг төрүүлээд идэв. тэгээд тэр үнэрээ бодоод байгаа учраас тэрийг нэхэд бид нар уучих юмсан уучих юмсан гэдэг шиг байна. Тий. Хүнсийг бол тасалчлаа уучлаа нэг хүнсийг ёо тухайн орчиндөө ямар орчинд амьдарч өсөж удам нь одоо тэр хүнс одоо урмал идэ бодоогоо л хэрэгж сурах хэрэгтэй. Тий. Яг энэ дээр ер нь бол тэгэх ер нь ихэнхдээ тэгвэл ихсэ. Тэр чинь өөрөө Ихэнхдээ энэ дээр сая хамгийн түрүүнд нутг нь нөгөө цав гашуун. цав гашуун гэдэг нэг 5 төрөл ирэлцлээ шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө тийм одоо нутгаас бүтэж байгаа байхгүй бид нэр монголчууд 5 төрлийн тийм одоо удамшилтаа гэдэг юм уу одоо тэр одоо монголчууд чинь нутаг ус хаана вэ гэж асуугаад байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нутгийнхан чинь нэг тийм хүүдээ гэж шууд ингээд бараг цаалаа тэр хүнийг унших нь шүү дээ эхлээд. Яа тэгэхээр чинь тэр нутгийн хоол хүнсэн тийм одоо байгальтай ч гэдэг юм уу тэрийг бид нар мэдж байгаа учраас. Тэгэхээр бидний бие хамаахуйд ч өөрөө тэр нутгаас бүтээд байгаа юм чинь бид нэр тэрүүгээрээ л нөхөгдөөд явах нь өөрөө бидний тэр энерги нөхөх гэдэг байгаа чинь хоол хүнс юм чинь. Гэтэл бид нэр аль тэр Филиппинд байгаа бананыг идлээгээд бол нэх хайхтай бид нарт нөлөөлөхгүй л гэдэг байгаа байхгүй юу. Яг нэг дур байгаа учраас тэрийг идэж болно. Гэхдээ бол та нар дээр бол яг ярих юм бол та нарын бие чинь бананаар бүтээгүй шүү дээ л гэж хэлж байгаа байхгүй. Та нарын бие чинь яс шил энэ тармил урмал чинь хамгийн чухал шүү дээ л гэх. Шуун нөлхөө засгаа тусгай. Эндээс яг бид зөв засгаа гэхээр нэг ертөнцүүдийг хэлж байгаа бол гэж бодоод. Энэ болохоор орчлонгийн жамыг хэлээд байна. Оршин байх жамыг. Тэгэхээр нүүдэл нь буюу бид нар оюун санааны нүүн тийм үү? За тэгээд орчлон ертөнцтэй бас эвлэрэх буюу хамтдаа одоо тийм нийтлэлтэй орон зайг үүсгэнэ. Тэгэхээр бусдад бас нөлөөлнө шүү дээ бид нар. За тэгээд яг нь тэн дээр чинь байгаль дэлхий ч гэсэндээ нөгөө нэг одоо уулын одоо тий юу урсгата усны загсыг одоо уулын чулуун урахта усны загсыг алтдаг гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан байгаль дэлхий ч гэсэн одоо тэр юу янаа эвдэрч сүйтрнэ. Байгаль өөрөө бас тийм одоо зүй зохицтой. Тэгэхээр тэн дээр засна. Тэр хүний нийгэм дээр ч засна. Байгаль дэлхий дээр ч гэсэн болж өгвөл хүн өөрсдийнхөөсөө шалтгаалах юм засна. Засаж явах ёстой гэж. Тосох гэж байгаа юм.
Тэгэхээр шинээр ирсэн нөгөө хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм үү? Одоо бид нар хойч үе бэлдэнэ. Тэгэхээр энэ зөвлөлдөө яг нь тосох гэдэг үг чинь тэн дээр авч байгаа. Үднэ гэдэг маань өвд эдс маань бас буцаад эргээ явж байгаа шүү дээ. Тэдрийг үднэ. Тэгэхээр энэ өөрөө яг юм нэг эргэлт байгаа гэсэн. Амьдралын юм нэг тойрог байгаа байхгүй. Энэ чинь өөрөө оршихуй буюу оршин байгаа үрдийн зүйл. Тэгээ энэний жам эсийг бид нар таниад уламжлаад өөрсдөө үлдээд үр хөвгтөө зааж өгөөл буцаад явах хэрэгтэй байхгүй. За 5 тасгийн задын ор. За одоо ийм 5 тасгтай тасвал одоо энерги аваад. Тийм. Тэгэхээр энэ дандаа юм бүх юм нь юм гоё болчихсон. Тэгээд энэ 99 чинь дандаа энерги яриад байгаа байхгүй юу? Энийний цаана одоо ингээл харьцах нь өг дохио энэ дандаа энерги шүү дээ. Өг чинь өөрөө энерги. Дохио чинь бас бид нэр холоос телепатаар бараг харьцаад байгаа байхгүй юу? Би тэгэж шүү чи тэгээрээ за нөгөөдгөө харахаараа дохио ирлээ гэдэг юм уу те. Тэг харцсан гэх чинь бас л нүдэрээ ингээд энерги мэдээлэлээр тэр чи яваад байгаа шүү дээ. Өөрөө хариу. Тэгээ ургамал тармил энэ хоол хүнс чинь дандаа энерги мэдээлэл цаана. За тэгээ хөх Монгол эргүүний ертөнц тэнгэрийн нэр үсгийн их Монгол бас Монгол аюулгүй мөнх оршуу. За идэр вэжиж Монгол аюулгүй гэдэг аюулгүй чинь мөнх оршино гэж. Гэтэ энэ дээр чинь дутуу байгаа шүү дээ, тий. Яг нөгөө 90 цэвэр өөрөө орших юм бол байж байгаа. Энэ дээр чинь тий 16 байж байгаа. За тэгээд энэ дээр тэр мөнх оршихын тулд яах ёстой гэж байна. Хорвоотой андын нэвээр эвлэрхүү гэж байна. Хорвоо гэдэг чинь юу вэ? Одоо орчлон. Тий. За зөв. Бага болгоныг хорвоо юм уу? Тэгэхээр бага болгон буюу тэнд чинь сайн ч юм байгаа, муу ч юм байгаа, тийм үү? Зөв ч юм байгаа, буруу ч юм байгаа. Тэгэхээр тэрийг яах ёстой гэж байна. Андын дэмээр эвлэрнэ. Тэгэхээр тэр юмаа үтцсэн хүн бол яах нь тэр мэдгүй байгаа зуудтай хэлж өгөрэй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр сая нөгөө саяны нөгөө өглөөний хоёлаа ярьдаг яриа тэр болчихж байгааз. Тий чи ямар өөрөө байр суурин дээр байх ёстой гэдгийг чи өөрөө эндээс ингээл ухаа гаргаад ирж байгаа байхгүй. Би энэ дээр ингэж байх ёстой юм байна. За хүмүүнтэй Монголын сэрхүүгээр нүүдлэх үү гэж байна. Нөгөө эвлэрэх гэдэг чинь энэ дээр сая эвлэрэх, нүүдлэх, засах, тосох, үдэхүү гэд гарч ирээд байсан шүү дээ. Эн чинь дахиад ингээд тэрийгэ задлаад өгчөж байгаа байхгүй юу? Тий. За хүмүүнтэй Монголын сэрхүүгээр нүүдлэх үг нь. Тэгэхээр Монголын сэрхүүгээр нүүдлэн гэж ямар утга явж байна энэ дээр? Яалагч хэлдэ та. Юу ч Монголын улиралч нэг бүрэн журмын одоо эхлэж тавигдсан шүү дээ. Тий. Тэр одоо нэгэнтэйгээ ингэж нэгдэж байж одоо нөгөө Монголын улиралч бас андын аюулгүй үсээ тавигдсан гэж байна. Хамтдаа бид шүү. Нэгэнтэй одоо өсөлтөөр явна шүү. Хамтдаа шүү. За та хоёр юу гэж ойлгож байна? Хүмүүнтэй Монголын сэрхүүгээр нүүдлэх үг гэдэг байгаа байхгүй юу? Монголын чинь одоо яг нөгөө итүүгийн дараах буюу уйлрал буюу одоо яг дөнгөж юмаа одоо биенийг дээрлэх гэж өрийн цоолж юм тийм зэрлэг авираар биш арай нэг ойлголцох маркер. Тий. Дөнгөж юм ухаар болох гэж байна. Гэхдээ хүмүүнтэй гэхэлэр нэг хүмүүн гэдэг эргэн тийм болов. Эргэнтэй одоо тийм бид нар Монголын сэрхүүгээр л харьцаж одоо байж ч нөгөө нэг чинь шууд ингээд нөгөө нэг өрлөөл шүмжлээл зармаад байхгүй жоох ухааруулах маркер одоо тэр хүнийг одоо айсаагийн нүүлүүлэх яа гэсэн. За сайн ээ гэж ойлгож байна. Монголын сэрхүүгээр нүүдлэх үү? Хэлцэж л асуудаг шийдэх тийм оюун санаа. Тийм. Гэхдээ хэлэлцэхдээ энэ дээр болохоор бүгд ингэж хэлж байгаа зөв. Хүмүүнтэй Монголын сэрхүүгээр нүүдлэх үү гэж байгаа нь болохоор ерөнхийдөө бол юм хязгаартай байхгүй юу? Дүрм журмтай гэсэн утга явж байгаа. Монголын улирал чи өөрөө дүрм журм гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр альва зүйл ингээд хязгаар нь хэтрээд явчихаараа яах нөр болох болчихно. Тэр яг тэр хязгаар дээр нь яах нөхөр харилцнаа гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд энэ хүмүүстэй ингээд харилцах гэхээр зарим хүмүүстэй харилцаа хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр дүрм журмаар харилцсан. За нөгөө ер нь бол байдлыг ажингаал
Бибинээсээ суралцлаа гэдэг ах шүү тий. Би зааж өгнө гэж нь бас нэг тийхгүй. Нөгөө хүнээ бас сонс. Тэгээд тэр хүнээс ч гэсэн тийм гарч ирж магадгүй. Тэгээд хоорондоо эвлэрээд ингээд цаашаа оюун санаагаар тэлээд явцгаал гэж хэлээд байгаа шүү. Тэгвэл би мэддэг гэсэн юугаар хандгаар бас Буруу болчихно тий. Тэгэхээр ерөөсөө яг хөө тэр хязгаар гэж байгаа зүйлийг давахгүйгээр тухайн хүнийг яг нүүлгэж, сэрхүүгийн нүүлгэж өгөхийг хэлээд байна шүү дээ. Тэгээд нүүлгэх үү гэдэг нүүдлэх үү гэж аавчаас харилцсан явна шүү гэдэг байгаа. За айлыг эргүүний амийн чанараар засах. За энэ бол ойлгомжтой байна тий. Айл буюу ийм нэгдэлтэй орон зайгаа эргүүний амийн чанараар заснаа. Тий. Бүгднийг нь эргүүн болгоно. Заснаа буруу юм байгааг нь хэлж өгнө. За эргэстийг алангой мөсөөр тосхоо. Алангой мөсөө чи юу лээ? Ийм нэгдэл. За тэгэхээр ирж байгаа гэдгийг хий. Оюун санаагаар. Хүүхдүүд ч. Оюун зочид. Тий. За тэгэхээр тэр хүмүүс гийчилж иргэсэд. Бүгднгийн яаж ин алангай мөсөөр тосхоо гэдэг. Тий, одоо бидний хувьд бол магадгүй ингээд ажилд орох гээд хүмүүс ирж ээж болно, эсвэл эрдэм ном залах гээд ирж ээж болно, эсвэл өөр хүүхэд маань байж болно, университет идэхтэй чи их олон утга явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгднгийн яг нь алангай мөсөөр уу нөгөө 5 тусгаар тогтнолоо бодож агаад тосоод авах нь шүү дээ. Монгол хүн гэдэг утгаар нь, монголчууд гэдэг утгаар нь том зүрээр хараарай л гэж хэлээд байгаа юм дэр. За буцхыг амгай мөсөөр өтгүү гэнэ. Амгай хаан чи яасан бэлээ? Айлээ. Тий. Буцна гэдэг нь яа гэсэн үг юм? Буцна. За явна хаашаа явах гэж байгаа юм? Гадныхан бод нутаг руугаа явна. За. Халагдана гэж. Хөгчүүд бол тэнгэрлүүгээ явна. Тийм. Тэгэхээр тэндээс ингээд тэр орон зайдаас буцаж явж байгаа хүмүүсийг бүгднгийн яг нэгээр тэр амбгай үзүүрт мөсүүгээр үдэрэй гэж байгаа юм. Амбгай хаан чи ямар хаан лээ? Айлын хаан. Тэгэхээр тэр хаан яасан хаан юм? Ямар одоо мөлсөг зарласан хаан айлын тэнгэр болж. Хоёр мөсөө. За хоёр мөлсөг зарсан. За ямар? За. Хаяа багт бол Хамтаараа. За нэгдэл хамтаж үзлийг зарлцсан юм бэ. Нөгөөх нь. Анд хоорхон бодвол анд байгаа тийм. Хуваавал адуу хэрэггүй тий. За тэгэхээр энэ дээр энэ утга өөрөө ямар утгыг агуулж байгаа гэхээр энэ орон зай дээр одоо Монгол газар нутагт дээр ирж байгаа тэр бүх хүмүүсийг яах нь бүгднгийн энэ амин чанараар ингээд итгэж өгөөд тэнд ингээд нэг сайхан сэтгэл төрүүлээд тухайн хүн одоо ингээд явахдаа яах нөхөр сэтгэлэнд үрээд одоо тэр эргээд ингээд буцаад ирэх тэр мэдрэмжийг магадгүй гадныхан байвал аваад одоо Монголд очих гоё идэг найрсаг байдаг одоо юу гэдэг сэтгэлийг өгөөд нөгөө утга нь болохоор өвөг дээдс маань буюу одоо аав ээж маань өвөө эмээ маань одоо тэнгэрийн оронд буцаж байгаа шүү дээ. Буцахтаа бид нарт яаж юм хэр энэ үр хөвгтдээ бүх юмаа өвлүүлээд үлдээгээд би одоо ингээд хийх ёстой үүргээ биелүүлээд буцлаа шүү гэдэг энэ мөсөг хэлээд байгаа байхгүй юу? Харамсахгүйгээр явна тий. Тэр гадныхан бол юу яах нь шүү дээ. Монголд ирээд хүмүүс ингэж амьдрах хэрэгтэй юм биш үү гэдгийг мессеж буцаахаар л сайхан хандаж эднэрт хүн шиг хүн болох мессеж өгөх хэлээд байгаа шүү. За урагчийг хар ертөнцөөр устгах уу? За энэ бол ойлгомжтой тий. Тэр одоо буруу юм хийж байгаа нөгөө хартаа гээ сая нөгөө харыг хэлсэн шүү дээ. За эргүүнийг төрөөр бадрах Монгол аюулгүй манаа гол илүүдийн бэлгээр мандах нар нэргих аадар тэнгэрт малчин тэмүүжин хаан тодруулваа гэж. За малчин тэмүүжин гэдэг үг гарцсан. Яагаад малчин болж байгаа лээ? Мал хариулна гэдэг чинь. Ухаараагүй яагаад өөрчлөсөн бүгдийг л одоо Тэг бүгднгийн л одоо удирдах чадчихээн тий. Бүгднгийн хариуцж чинь. Тий. Тэр малыг ч хүртэл хариуцж Тий. байна. Нэг ч гэсэн
байгалаа. За тэгээд Малчин Тэмүүжин Чингис хаанаар тодруулваа. За цаашаага хэн уншуулъя? Байгалагч уншиж. Будамчрын тэнгэрт мэндэлж. Будамчрын тэнгэрт мэндэлж дээдсийн ертөнцид болж цагаан. Илэг хүчийг олоод хөх. Өөрчд ухаан эс зарах үгээ. Авторгүй үлгий дүүсэн бүгдийг таниад 12 их ертөнцөөр Чингис тодоров. Айлт нэгэн засаг тогтоож агуу бүтээгч эрдээс тодоров. Мөнхөд амьдын сэрүүн сүл дээр бадрах ертөнц тэнгэрийн хүчээр нэрвэж тодоров. Хавсад төр хамрагдсан бүх бүнд бадрах хайж ирсэн бүнд үнс болох ирж ирсэн бүнд эрдэм залрах бүх бүтээгч шин үлрэлийг нэв бүх Монгол иргүүнийг төрүүлж их Монгол улс нэрүүд засгийн Монгол аялагаа оршуугаар орсон юм. За байж байгаарай. За одоо энэ хүртлээ эхлээд яваад. За явчих тэгвэл артаа байхгүй юм байна. За. Амсаж Амсаж идэрч бас аз чинь гүнлээ болж алдуурхгүй урамсаад айл нэг засаг тогтоох Монголын айлгаа төрийн нэг айлгаа билээ. Өстой айлыг бат бүх төрлийн май бүтэн ус их Монголын дүрд бүх нэгэн цаг Монгол айлгаа оршууллаа. За явъя. Будамчрын тэнгэрт мэндэлж дээдсийн ертөнцид болж цагаан. За ер нь одоо нэг 7 дэд нэгтгэхийн ертөнцид болж 12 зөндө болж одоо цаана. Болохын цааш нэрхтээ болно. Тэгээд хоёр нөгөө бүх ертөнцийг одоо нэг эзэмшээд тэр орсон хүнд бол одоо хан зархгүйгээ тэрийг бол одоо тэр нэг бол одоо ямар нэгэн хэлбэр засах юм эсвэл одоо засахгүй бол одоо яа тийм цааш нь одоо орон зайсаар шахдаг юм одоо чадвартай. Тэгээд түрүү хэлсэн тэгээ юм бол одоо авторгүй үлгий дүүсэн бүхний танид гэж одоо манай өвд чинь бол од гаргисыг бол маш сайн өдөр шинжилдэг газраа шинжилдэг тэдний бол одоо бүгдийн таньж мэдсэн юм байсан. Тэгээд одоо 12 их ертөнцөөр тэгээд 12 их ертөнцөөр болж Чингис гэдэг одоо юм одоо цолыг авсан юм аа. Тэгээд одоо Чингис хаан ийм чадвартай хүн байсан юм аа гэж яг одоо энэ улс орныг өдөр системийг өдөр ингээд тодорхой юм бэ гэвэл гэсэн одоо явж юм даа гэж тэгээд айл нэг засаг тогтоож агуу бүтээгч эрдэнэс тодорхой за тэгээд одоо нэг айл усын хэмжээнд одоо тэр усын дэвшилтээс засаг төрийг бий болгоод тэгээд одоо зэрэг уул зүйлээ олон төлөвлөлт болсон юм аа тэгээд одоо тэр мөнгө тэмдгийн зүйл дээр гадарч ертөнц тэмдгийн их мэрэгчээс тодорсон гэж тэгэхээр энэ нь одоо мөнгө одоо чихэн ертөнцийн санааны аяарсаа тэр үний одоо хийжсэн тэр мөнгөийг бол бид нэр одоо бүрэн техникийг одоо байдлын тиймээ тэгээд энэ бол ийм одоо чадвартай ямар чадвартай хүн байсан бэ байш одоо нийгэмд яаж ирсэн хүн байсан бэ бас хөдөлж бүгдээ тэгээд энэ бол энэ мөнгө тэмдгийн зүйлд энэ миний одоо тэр баримтлсан бодлоо тэр юу бол одоо мөнгө юм аа тэгээд тэр бол тэнгэр ертөнц тэнгэрийг их мэрэгчлээс тодорхой тийм ертөнц тэнгэр гэж одоо тэр тэнгэрийн болыг одоо газарт одоо хэрэгжүүлж чадсан юм одоо удирдахч юм шүүгэл гэж яах юм. За хавсаг дээр тамаргдсан бүнд бадрах. За одоо тэр хавсаг дээр юм гэдэг би нэг дөрөв илэрхийлэл хийсэн юм одоо тэмцэлтэй бууж иж байна. Тэр одоо энэ тогтцоонд одоо хамрагдсан хүн болон одоо юу байна бадарнаа төрүүлч нөө. Тэгээд энэ
одоо өөрөө ингээд өөрөө хүсэж исэн хүн болсон бол одоо эрдэнэ ганц оролцох боломжтой тийм шинэ үлрэрлийг бол нээсэн юм аа. Энэ болохоор одоо Хөв Монгол үлрэл юм аа гэдэг одоо Хөв Монгол үлрэл чинь нөгөө уралдаа тэгээд Чингис хааны одоо хаанаас болсон байгаа шүү дээ. Тэгээд Хөв Монгол иргэний төрөлч их Монгол улс нэг засгийн Монгол айлгой шуу болсон гэж үзээд ингээд нэг ухаалаад тэгээд Монгол улсын одоо тэр нэг үсэн дэвшгийн засаг бүртээ одоо энэгээр юу яадаг одоо Монгол чинь харсал хэмжээлтэй гэх юм одоо энэ бол тэр үсэн үүсэх боломжтой болоод тэгээд нэг засагтай тэгээд энэ бол одоо Монгол айлгой маа тэгээд энэ анцд идэлч одоо яг юм одоо энэ ингээд энэ чинь өөрөө одоо зөв юм болов аз чинь бүтлээ олчих одоо чи ингээд өөрийнхөө байшин юм үзтээ одоо энэ амжилттай юм аа. За тэгээд битэн өөрөөр албар дугаар урамсаад айл миний засаг одоо Монголын айлгой төрийн үнц айлгой лээ. За тэгээд алтан өргөн алтан сүлжээ алтан усэр тийм үлийн борыг одоо ингээд ер нь бол орнолоос алдахгүй ингээд байж яваад тэгээд айл одоо уусах бүрээ засаг юм бол одоо Монголын айлгой маа гэж тэгээд одоо булхай үг айлыг батар бид тэр энэ организацид бол одоо булхай үг байхгүй тэгээд бид нэр одоо чамайх хэвээр энэ булхай үг байх юм бол одоо тэр бол баттай тэр бат бүхнэ зөвхөн их Монголын бүхний захиалж тоосон заатай ингээд үнэтэй хэлсэн нэг захиалсан нэг юм. За баярлалаа. За тэгэхээр энэ дээр 12 ертөнц буюу олонлог цагаан, оршуун бас ертөнцийг бас оршуун цагаан, өвд ертөнцийг бол хөх ертөнц, за өтөөгөө ертөнцийг бол устдахгүй хар ертөнцөө гэх тэгээд тэнгэрээр нь буюу ертөнцөөр ингэ бичсэн байж байгаа. Тэгэхээр энэ 12 ертөнц гэдэг ойлголт маань өөрөө энэ Монголын айлгой буюу Монгол улирлаас хойш тэ одоо ингээд Чингис хаан одоо энийг яг хийж одоо яг үйлдэж харуулад тэгээд Монголын айлгой гэдэг айлгой ингээд цаашаага үрдийн айлгой тэ болсон. Амин чанар буюу эрдэнэ байгаа шүү дээ, хаан эрдэнэ болж байгаа. Энэ эрдэнэ болохоор мөнхөд одоо монголчуудын амьдын сүлд шүү. Та нар одоо ингээд өр зүрхэн дээр оюун санаан дээр ингээд Чингис гэдэг одоо энэ амин чанараа тэ ингээд ойлгож таньж мэдээд хоорондоо одоо эв нэгдэлтэйгээр хийж чадах юм бол одоо энэ нь өөрөө мөнхийн ойлголт шүү. Энэ одоо удирдагч болсон одоо Тэмүүжин Шингис маань одоо энийг хийцэн одоо та нар бол бас энийг хийх боломжтой шүү гэж биднэрт одоо давхар мессеж өгч байгаа. За тэгээд хавсуу төрд хамрагдсан бүгд бадарна гэж байгаа. Хавсуу гэдэг маань өөрөө яг юг хэлж ийн гэхээр нөгөө дөрвөн ухамсараар гэж байгаа. Дөрвөн ухамсар гэдээ бид нар нөгөө цэнхэр номон дээр буюу дөрөвдүгээр номон дээр үтсэн шүү дээ. Тэ өтүүгээ за моны голлох, мон ногоовол гэдэг ингээд дөрвөн ухамсартай төр одоо бий болоод энэ төр маань өөрөө тэнд байгаа бүх хүмүүсийг яг нь бадраанаа. За тэгэд урагч буюу одоо энэ бадрах одоо энэ орон зай дээр одоо тэр ухамсарлахгүй, ойлгохгүй одоо бусдыг одоо хийсэн зүйлийг нь булаадаг тийм буруу зүйл хийж байгаа хүмүүсийг бол яг нь ухаан их зарах өтүүгээ гэдэг. Урагчд ухаан их зарах өтүүгээ. Гэтэ одоо бол яг энийг бол хэрэглэхгүй, тухайн үед бол бүгдээрээ эргүүнээр болцсон байсан үед бол тэр буруу зүйлийг хийж байгаа хүнийг бол өтүүгээ буюу ухаан их зараа тэр одоо өрлөөд одоо тэрийг хороогоод байхгүй болгочдөг байсан байна. За огторгой үлгэд өссөн бүгдийг таниад буюу энэ өг дээдс маань бол тэнгэр газрыг холбосон бүх зүйлийг одоо тий оюун санааных нь хувьд, амин чанарын хувьд
бүгдийг таниад тэгээ 12 их ертөнц болгоод бидэнд өгсөн байна. Тэгээ энэ нь өөрөө айл буюу тэр ив нийтлэлтэй орон зайд одоо яаж амьдрах одоо тэр системийг бий болгоцсон. Тэгээ энэ нь бол нөгөө агууга хөв бүтээгч эрдэнэ буюу хаан эрдэнэ, айл эрдэнэ 5 тусгаар тогтнол эрднийг биднэрт өгсөн. Энэ нь өөрөө бас мөнхийн амьд одоо сүлд юм аа гэж дахиад. Тэгэхээр бид нар үүслийн 3 эрдэнэ гэдэг маань өөрөө монголчуудын бол амин чанарын сүлд байна шүү дээ. За энд бол хальж үргэсэн бүгд үнс болно. Тэгэхээр энэ өөрөө жам ёсны хууль учраас энэ жам ёсны хуулинд зогцохгүй болгон яах нь алга болно, байхгүй болно л, устдаж үгүй болно л гэсэн. Тэгээд ирж ирсэн гэж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо ирж байгаа энийг олоод одоо хичээлээ хийгээ сууж байгаа шүү дээ. За зарим нь бол ирээд үйлдэж байгаа. Тэгэхээр ирээд ирсэн тэр болгон эрдэмт заларна. Эрдэм залрах буюу оюун санааны хувьд хөгсөн дэвшид хөгжөд явнаа гэж байгаа. Тэгээ улс орныхаа хэмжээнд энэ маань өөрөө хөгжих юм бол энэ нь өөрөө Монгол одоо хөх Монгол эргүүнүүдийг төрүүлээд их Монгол улс буюу нээрүү засаг тогтноо. За энийгээ болохоор амсаад идлээд явах юм бол чиний одоо аз чинь гүйдлээ олноо. Аз гэдгийг сохор юм гээд идэв штэ бид нэр те. Тэнийг хүнд чи ирнэ гэдэг. Тэгвэл энэ бол мөнхийн аз ахна штэ. Зүгээр даван дуурайгаа л тий. юуж яхтал. Тий. Азтай. Тий. Аз чинь гүйдлээ олоо л юм гэсэн утга. Чи энийгээр л хийгээд явах юм бол байнгын амжилт байна чамд. За тэгээд яаж вэ? Алтан гурвыг алдуурахгүй гурмснаа. Энэ дээр болох нэг наад нам дээр чинь алдуурахгүй гэдэг үгийг юу гэдсэн байл нэг буруугаар өчсөн байсан. Агуулахгүй. Тий, агуулахгүй гэдсэн байсан. Агуулахгүй биш. Алдуурхааргүй гурмсах нь мөн багхгүй юу? За тэгэхээр алтан гуравт чи юу орж ийн гэхээр нөгөө төрөө 5 алтан гараад байсан шүү дээ. За алтан оосор нь орно. Нийгмийн харилцаа орж ирж байгаа. Алтан сүлжээ болж байгаа. Газар дэлхий байгальтайгаа харилцаа. Алтан бүс орж ирж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бүс гэхээр нөгөө хүмүүс чинь гэр бүл дотроо бас харилцаа хийж байгаа шүү дээ. Хүүхдүүдтэйгээ. Тэгэхээр тэр гурвыг гурвуулангийн бүсэлж ээж энэ алдуурахгүй болно. Тэгээд энэ нь өөрөө айл буюу тэр эв нийтлэлтэй орон зайд нээрвч засаг тогтооно. Тэгэхээр хувь хүн нь өөрөө эргүүн болсон хүн чинь юмаа мэддэг, бүх зүйлээ таньчихсан хүн чинь яг нийгмийн харилцаа ихтэй зөв харилцаа юм. Тэр нийгмийн харилцаа хийж байгаа зөв хүн чинь байгаль дэлхийтэйгээ ээлтэй байгаад бүх юмыг жам ёсон дээр авч тавьж одоо тэр ухамсартайгаар тэр хийж байгаа байхгүй үйлдэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүс олон болж иж яах нөхөр энэ нээрвч засаг тогтож иж Монголын аялгау төрийн нэгэн зах болноо. Тэгээ болохоо үгүй айлыг батлах төрг юм уу? Бүтэн улс Монголын төрд бүх нэгэн захаа Монголын аялгау оршин за. Тэгэхээр Монголын аялгау маш гоё аялгау. Бид нар яг энэ аялгау ингээ үзэхээр омгшдог, огшдог. Нэг эргүүлэлт. Тий. За. Одоо энэ дээр нэг энэ аль хэсэг? хуучныг агуугаа болгоход хүчрхэг 550 шалтгааны өртөө хүний өсөн хүснээр тохиолох үлэмж төгөлдөр 35 эрдэнэ нэ. Тий. Тэгэхээр энэ дээр хүчрхэг 550 шалтгаан гэж чинь шүү дээ. Бид нэр 550 шалтгааныг юу гэж хэлээд байдаг лээ? Хэцүүгээ. Тэгсэн чинь энэ дээр хуучныг агуугаа болгоход хүчрхэг 550 шалтгаан гэж. Бүр энэ яа тэгж хэлж байна? Энэ 550 шалтгаан чинь юу хүчрхэг болгодог гэж байна. Асуудал шийдэж чадах юм болоо. Тий, хуучин юм дээр суралцах буюу та үүсэж байгаа шалтгаануудынхаа учрыг нь олоод тэн дээрээ хөгжөөд байх юм бол эн чинь маш хүчрхэг юм болно шүү гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр нөө алдаанаас зүхтах хэрэггүй, зовлонг гоожлоод ингээд суугаад авах хэрэггүй гэдэг шүү дээ, тий. Тэр чинь та нарыг өсөж өгд юм аа. Тэгээд тэрийг одоо яаж даван туулах вэ гэдгийг өртөө хүний өсөн хүслийг тохируулаа. Нөгөө нэг өсөн хүсэл гэдэг чинь өөрөө төгс хүн болчихж байгаа шүү дээ. Өөрийнхөө хүслийг нөгөө хэрхэн яаж төгс болгох вэ гэдэг би ингээд нэг зурж тайлбарласан да тий. Тэгэхээр хүн өөрөө тэр төгс болоод тэр зүйлийг ингээд таньж мэдээд тэгээд өвлөмж төгөлдөр 35 эрдмээрээ энэ нэр засгийн дээд үннийг нээсэн гэдэг. Тэгэхээр энэ 35 эрдэм өсөн хүслээр энэ 550 шалтгааныг л засаад явах нь зөв юм бэ нэ гэдгийг олж мэдцгээс нь хамгийн том ололт байгаа. Тэгээд нөгөө энэ 90 цэвэр өвөө дахиад бүгдээ харъя. 90
маань болохоор ингэж байгаа. Энэ дандаа сав шим гэж юу гэсэн үг вэ? Үлэмж сав шим. Сав гэдэг чи юу юм? Сав. Сав гэдэг чи ямар нэг юм агуулж байгаа зүйлийг л хэлнэ шүү дээ, тий? Сав. Шим гэдэг нь юу юм? Шимийг агуулж байгаа сав гэж. Шимийг хүрсэн тийм ээ. Шим. Тэгэхээр ийм том одоо ийм сав байх нь тийм ээ. Амин чанар буюу энэ одоо хамгийн чухал зүйл нь энерги мэдээлэл. Тэгвэл тэр энерги мэдээллийг агуулсан энэ агуу 5-1-т дүүрэн тийм ээ 5-5-аар нь ингээ багцлцсан энэ алтан хангаа харж одооны нуруу гэдэг газар чинь өөрөө ийм том амин чанарын савыг агуулсан шимийг өгдөг болохыг нээлээ гэж байгаа байхгүй юу? Газар нутгийн нөрөө. Тэр нөрөө юу юм бэ гэхээр уул ой хээр цав гашуун тав энерги нь өөр юм аа. Тэгээд энерги нь өөр байгаа учраас бүгдээрнийх нь гадаад байдлууд нь тийм ээ байгаль нь өөр байна. Байгаль нь өөр байгаа учраас ан амьтад нь өөр байна. Амьтад нь өөр байгаа учраас хүмүүс нь өөр байна. Бүгдээрээ өөр мэдээлэлтэй өөр онцлогтой юм шүү гэж байна. Тусгаар нь удам сэрхүү ах үйл тав. Тэгэхээр бүгдээрээ тэр чинь өөр юм чинь бүгдээрээ өөр тусдаа бас юм агуулад байгаа. Тэгээ удмууд нь өөр байна. Говийнхан бол өөр байх нь байна. За сэрхүүнүүд нь бас тэдний тэр оюун санааны сэрхүү буюу зүйл нь ахуй нь өөр байх нь үйлдэлүүд нь өөр байх нь тэгээд тэр оршиж байгаа орон зай нь өөр байх шүү. Алтан нураг сүлж яваас энэ хязгаарч хуурчлагдахгүй зүйл нь бас юм. Тэгвэл тэд нар чи өөр хийгдсэн өөр одоо энерги мэдээлэлээр үүсэж байгаа юм чинь эдгээр нь ч гэсэн өөрөөрөө ингээд энэ ураг сүлж яваасаар олон бүгдээрээ ингэж байна. Үеийн үед ингэж л байна. Цаана энэ өөрчлөгдөхгүй энэ энерги мэдээлэл өөрчлөгдөхгүй. Яг байгаль өр нь өөрөө тийм оршихуй нь өөрөө тэгж бүтээсэн учраас энэ нь ингээд л явна. За эргүүн нь тэгэл оюун тэр хүмүүс маань харин оюун санаагаараа бол ийм өөр байж болно гэж байна. Оюун санаа буюу энерги мэдээллийн өсөлтүүд явагдаж болно. Юмыг таньж мэдснээрээ. Тэр хүмүүс чинь одоо ингээд дандаа л говьдээ суугаад байхгүй шүү дээ, тийм ээ. Өөр одоо хангаар очдог ч юм уу нүүдэл хийгээ тий. Тэгээ хоорондоо бид нар сүлэлтэнд ороод тэгэхээр яаж юм нөхөр оюун санааны тэлт хийгээ юмыг таньж мэдээд явж байгаа учраас хаан илэлч тэмж болохаа өөрөөсөө төрнөө гэдэг. Хэрхэн одоо таньж мэдснээрээ оюун санааны өсөлтүүд. Тэгээ унд нь ус аршаа шүүс эсвэ. Тэгвэл бид нэр тэр энерги мэдээллийг яаж зөв байлгах юм гэхээр дуршил зохистойгоор нь байлгуул зөв. Яг л байгаль биднэрт өгснөөр нь хэрэглүүл зөв юм шүү. Энерги мэдээлэл нөхөн. Тэгэхээр таны ус ч өөрөө минералтай маш их тэр цэвэр нөгөө борооны ус ч ястаа нэр ургамлыг янзын гоё ургуулдаг гэдэг. Дагаад чинь бид нэр болохоор тэр байгалийнхаа аршаан ус. Тэгээд тэр шүүс буюу тэр одоо малынхаа шүүс юм тийм ээ. Сүү бол маш цэвэрхэн энергитэй учраас хүнийг инэрэнгүй сэтгэлтэй байлгадаг. Эсвэл буюу бид нарыг эрт чанартай ямиг таван тоолох эрттэй байлгадаг. Ийм энерги мэдээлэлтэй юмар та нар ундаалвал зөв шүү гэж хэлээ. Тэнгэр нь буюу үйлдэлүүд нь тэгвэл үйлдэл нь үүдээс бид нар энэ ухаан гэдэг зүйл нь хин гэд хэлээд 9 юм хэлээд өгсөн. Эрдэм 35-ыг хэлээд өгсөн. Арга 99 арга бэлгүү ингээд энэ 108 бэлгүүнд 90 цэврүү гэд биднэрт энэ үйлдэх аргачлалын энерги мэдээлэлээ яаж хэрхэн яаж зохицуулж хэрэгтлгоогоор бодож үйлдэх юм бэ? Үйлдэлэрэ гэдгийг хэлээд өгсөн байна. ертөнц нь гэхээр тэрийг тэгвэл таньж мэдхийн тулд яах юм бэ? Ийм одоо ертөнц байгааг таниад мэдчихээ. Энэ өөрөө байж байгаа цаана. Тэгвэл энэ энерги мэдээллүүдийг цаана юу байгаад байгааг нь бүгдийг таниад мэдчих. Тэхийн бол та нар учир шалтгаан хүсэл хүсэл үүнүүдээр энэ юмнуудын учрыг олох боломжтой болно. Юмны яагаад цаана энэ хар яваад байгаа юм? Тэгээ яагаад энэ зовлон ингээд биднэрт ирээд байгаа юм ч гэдэг юм. Тэгвэл хүн яаж зөв хүсэлтэй байх хэвтэй, зөв байх хэвтэй юм. Тэгээд тэрийг заавал орчин оргоо өөрөө бүх зүйл нь энэ удамшил зөв дээр хийгдсэн бол би ч гэсэн тэрэн дээр байхын тулд мөсөө буюу бүгдээр нь сайн сайхнаар үйлдэх нь зөв гэдгийг нэг хийчихье гэж. Тэгээ уянга энийг бүгдээрээ тэгвэл уянга буюу энэ үлгэр өрөөл дуу хөөм энэ чинь дандаа нөгөө долгион шүү дээ. Бүр нарийнаар ирэх юм бол энерги мэдээллийн долгион яваад. Хүүхдэд тэмээ гүн ухааны тэр үлгэрээр дамжуулж юу хэлж өгч байна. А бид нар ч гэсэн энэ 4-р намч яг үлгэр маягаар бичигдсэн. Том хүмүүс ч гэсэн гүн ухаанаа үлгэр маягаар хэлсэн байж байгаа шүү дээ.
үлгэр төсөө гэж хамгийн сүүлд нь үлгэр иргэнийдгийн хойг дээр ирээд төсдөг шүү дээ. Тэгэхээр бүх юм ингэж эргэж явдаг. Тэгээд тэр дундаас бид нэр хэмийг олж таньж мэдэх гэж тэр толгоогоо ажилуулад байгаа. Ерөөл магтаалчин болохоор тэр хар муу эрчмийг муу үгийг хэлэхгүйгээр дандаа сайн сайхнаар хүнийг ерөөж нөгөө нэг засаад байгаа байхгүй юу? За дуу бол эн чинь нөгөө нэг дандаа уянгийн тэр нөгөө үгээр тэгээд нэр нөгөө уянг буюу тэр хөгжмөөр бидний яг энэ чичиргэн бидний биеинд бүр шингэж орж ирж. Та нар одоо дуу сонсохдоо анзаарвал яг энэ чичиргэнүүд чинь бидний юу биеинд ингээд тарж байгааг мэдэгддэг. Хөөми болохоор яг гэхээр энэ маш юм бүдүүн юм болгон өөрөө хүний оюун санаа энэ борцоо болчихлоход чичиргэлж идэг гэж байгаа. Тэгээ энэ хөгжмөөр дандаа нөгөө тэр нөө малыг хүртэл манай ч хөөслүүд тэр үр зүрхийг ажиллуулад төлийн ахуулаад байдаг шүү дээ. Тэгэхээр хүн бас тэр дуу хөгжмөр энергээр засаад байгаа шүү дээ. Хос ч одоо нөгөө ингээд янз бүрийн хөгжим татчаад янз бүрийн долгион өсгөж байгаа хүнийг засаад тэгээ сүүлд нь дуугаар энэ юуг нь засчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө бүгдээрээ энэ долгион буюу дуу хөгжмөр энэ бүх хорвоо ертөнц явдаг гэдгийг хэлээд байгаа. Цөвөн нүдэлтийг төөрүүлэх, мартах, цөлөх. Тэгэхээр энэ цөвөн гэж хэлээд байгаа энэ муу юмыг бол ерөөсөө ингэж л явуулна. Засна. Тэгээ хар гэж зүйл байгаа учраас ядгүй гэхэд бид нэр энэ хүлэх тамлахт ороодуулах ийм зүйлүүд байдаг учраас энийг одоо үлдэж болохгүй шүү. Энийг ерөөсөө эднэртэй бол ерөөсөө эвлэрч болохгүй. Устгах л гэж харьцах хэрэгтэй гэдэг. За харьцахтаа бол энэ бид нэр чинь үг гэдэг чинь өөрөө дохио тийм ээ бас юу энерги мэдээлэл ахгүй юу. Биднээс ямар үг гарч ийн. Муу гараад байвал муу энерги мэдээллийг тэгээд яваад байна. Тэгээд өөрөө юмыг таньж мэдээд нөгөө нэг дандаа оюун санааны тэлэлт хийсэн хүн бол ер нь бараг үгүй ярихгүй гэдэг ба шүү дээ. Бараг их юм ярих. Гаднаа их чимээтэй хүн дотроо хоосон нээдэг аа гэдэг. Тэгээд дуугаа нөгөө нэг ингээд мөргүүний одоо мөргүүн хүн ингээд дуугаа сууж номоо гэж дуурайх юм бол үхрэг гэдэг байгаа шүү дээ тий. Мөргүүн хүн чинь нөгөө нэг өөрөө их мэдлэлтэй ингээд дуугаа л юмыг хараад л ингээд сууж яхад нь тэр хүний дуугаа юм бэ ингээд номоог нь дуурайхаар тэр чинь наад чинь хотлаа гэдэг. Гадна талдаа нь биш дотор талд нь юу байгааг нь мэдэх хэрэг. Тэр хүн чинь ганц хоёрхан үгээр маш их хэмиг зүйл хэлээд байгаа гэдэг ойлго. Дохио болохоор бид нар баг юм ярихгүй монголчууд ер нь бол баг тэр хүн гэрт орж ирээд яаж сууж ин яаж одоо мэдлж ин тэрүүгээр ер нь баг зүйлийг нь ажиад ингээд хоорондоо ойлгоцчихдаг. Ер нь монгол хүн нэх их олон юм яриад байдгүй тий. Их олон хөлтэй хүнд оргоо. Тэгэхээр энэ бүх нь өрөөсөө цаана юм учир утгатай гэж хэлээд байна. За бүгдээр өөр нөө энэ мэдлгүүд байж байгаа учраас олон юм яриад байх ямар шаардлагагүй. Тайлбарлаад авах шаардлагагүй. За тэгээд хүнс бол мэдээж ойлгомжтой. За оршихуй бид нэр сая ярьсан. Тэгээ ийм одоо 5 задны энэ дандаа энерги мэдээлэл яваад байгаа цаана. Тэгэхээр эннийхээ бид нэрийг 90 цэвэр өг гэдэг маань зөвхөн дээл өмсөд дуулж морь онж явж байгаа үхэх биш. Хойно ийм юм явж иж бид нар монгол хүн монголоор байна шүү гэдгийг хэлээд байна. За Монголын айлгуудын өнөөдөр энэ тий цаг маань амжихгүй юм байна. Тий. Эрхийн айлгуур орж амжихгүй. За тэгээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. За байгалийн хичээлд баярлалаа. Дараа хоёулаа эргээд уулзъя.